Дархан аймгийн засаг даргын санаачилгаар аймгийн хүрээнд IELTS хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Төрийн албан хаагчдын дунд зарласан анхны хөтөлбөрт нийт 167 албан хаагч бүртгүүлснээс 117 шалгалт өгч 30 хүн IELTS, 35 хүн чадвар ахиулах 3 сарын сургалтанд хамрагдаж гэрчлэгээ гардан авлаа. Төрийн албан хаагчдын академик англи нэмэлтгийг сайжруулах, ингэснээрээ төрийн албан хаагчид маань гадаадын болон донор байгууллагуудаас төсөл хөтөлбөрүүдийг Дархан аймагтаа хэрэгжүүлэх ийм том зорилготой энэхүү төслийг миний бие бол яг энэ 3 сарын хугацаанд 30 төрийн албан хаагчдаа 3 сарын хугацаанд 12-7 хоногийн 108 цагийн академик хичээлийг ороод дуусч байна. Ингээ өнөөдөр бид нар хаалтаа хийж байна. За энэхүү 3 сарын хугацаанд бид нар нийт 3 удаагийн mock test буюу жишг шалгалтыг авсан. За 2 дахь удаагийн mock test-ээр ерөнхийдөө бол төслийн маань үр дүн бол шууд харагдсан байгаа. Тэгээд нийт юу 23% өсөлттэй байсан анхны онооноос. За өнөөдөр бид нар төслийн хаалтынхаа өдөр өнөө өглөө 9 цагт бас сүүлийн удаагийн mock test-ийнхаа шалгалтыг бас өгсөн байгаа. Тэгээд удахгүй энэхүү бас онооныхоо үр дүнг бол удирдлагуудаа танилцуулна гэж бодож байна. Анх бол зүгээр төслийн зар явахаар нь ямар ч үс өгөөд үзье гэж бодож исэн. Тэгээд яг миний хувьд бол хаач явсан ямар ч үс нэг өөрийгөө зүгээр нэг болгочих байхтаа л гэсэн л нэг тиймэрхүүл төвшөнтэй гэж боддог байсан. Тэгээд энэ сургалтанд явснаар бол илүү мэдлэгээ яг нөгөө ярианы энгийн бичгийн гэхээсээ илүү шинжлэх ухааны академик төвшинлөө бол оруулж чадлаа. Тэгээд энэ нь бол өөрөө маш том амжилт. Тэгээд мэдээж цаашдаа болвол олон төрлийн албан хаагчид бас энэ төсөлд хамрагдаж Дархан аймагтаа илүү олон гадны хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрүүдийг бас татж авчраасай гэж хүсэж байна. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт цагийн уян хатан нөхцлөөр зохион байгуулагдсан тус сургалтанд хамрагдсан төрийн албан хаагчид англи хэлний мэдлэгээ дээшлүүлж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оноотой болно. Цаашид бие даан гадаад улс орнуудын урт богино хугацааны шатлсан сургалтуудад хамрагдах донор байгууллагуудын төсөл хөтөлбөрийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх зэрэгт хувь нэмэр оруулах олон давуу тал ач холбогдолтой юм а.